Та өөрийнхөө амьдралд оруулсан хамгийн том ялтыг ямар ялт би энийг зөв шийдвэр гаргалаад гэж бодож явдаг вэ? Харааны бэрхшээлтэйгээд ерөөсөө хойшоо суугаагүй. Би бол хүнтэй тэнцүү ер нь ажил нь хөдөлмөрлөн тий. Чаашдаа өөр хүүхдэд хижээн гээд ингээд цалин аваад улсад ажиллаад цалин аваад тэрнгүүр одоо ингээд хүүхдээ сул боловсролтод ингээд ашиглаа ингээд ер нь л явж байгаа. Энэ бол миний хамгийн том амжилт. Өөр хүмүүсүүд бол хүргэм нь ажил хийж чадахгүйсүүд байгаа л да. Сайн байцгаана уу хэмэд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтлөн хөргөдөг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон. За миний өнөөдрийн дугаараар гайхалтай хөдөлмөрч дайчин тэгэн бүсгүй хөрөлдсөн ирсэн байгаа. За тэдэн дамби уран чимэг хэмээх бүсгүй хөрөлдсөн ирсэн урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд энэ өдрийн мэнд хүргье. За баярлаа. За урнаа маань хүүхэд насаа хэрхэн хаана өнгөрөв, аль хэд хүүхэд вэ? Аль нутагт төрж өссөн бэ? За намайг Зэдэн дамбын уран чимэг гэдэг. Би Дорнот аймгийн Баян улс сумд төрсөн. Би одоо айлын 10 дахь хүүхэд нь 10 хүүхэдтэй айлын 10 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд нь. Дунд. Манайх бас 10 хүүхэдтэй шүү дээ. Би айлын дунд хүү. За чи дээр ч бас олоолаа төрж өссөн. Хүүхэд нас маань Дорнот аймагт өнгөрсөн үү? Тий, Дорнот аймгийн Баян улс сумд өнгөрсөн. За таныг одоо хүүхэд ахс хамгийн их дэмжиж итгэл найдвар өгдөг одоо таныг хамгийн их ойлгодог хүн аав ээж ах トゥ дотор одоо хэн байв? За би айлын 6 дахь хүүхэд гэсэн тий. Тэгээд би 5 настай нөгөө нэг харааны бэрхшээлт болсон аахгүй юу? Тэгээ манай аав ээж илүү тэрэн дундаас одоо манай эмээ ээж маань ээж нь бүр ингээл гармаас нь хөтлөөл за минь охин тийг ингэн гэл аюух тагуулж явдаг гэсэн. Ер нь л аав ээж эмээгийн хайранд өдий болтол үсэл явж байна. За. Хүүхэд ах манаас Дорнот аймагт өнгөрөөд за тэгээд ахлахын дунд анги гэл ингээ сургуулийн насанд Дорнот аймагт сурж болсорж ивөө эсвэл нөгөө тусгай хэрэгцээтэй одоо Улаанбаатар хот ойростгоо сургууль нэрлэгддэг байсан те. Тэнд хамрагдж ивөө. За би бол 2003 онд харааны бэрхшээлтэй 116 дугаар сургууль гихт нэрсэн. Тэгээд энэчээ сурж агаад 2008 онд төгсөөд тэгээд одоо нэг хараагүй өмсөн хөдөлмөр сургалт хөгжлийн төвд сургалтанд суугаад ажилд ороод одоогоор ерөнхийдөө тэнд ажиллаад явж байгаа. Ер нь хүмүүс таныг юугаар нь эхлүүлэх мэдрээсэ гэж хүсдэг. Харааны бэрхшээлтэй хүмүүсийг сонсгол илүү сайн гар мэдрэмж их сайтай гэж ярилцдаг л да. Та энгийн хүмүүс ер нь бидний энэ талыг илүү мэддэг шүү дээ. Бидний талаар илүү мэдрэмж сайтай онцлогчтой гэвэл аль тал нь илүү өгцсөн байдаг вэ? За бидний харааны бэрхшээлтэй улсуудын яг юунд хөгжсөн байдаг вэ гэхээр чих үнэртэх мэдхэрхүүн мөн дээрэс нь одоо нөгөө нэг гарны мэдхэрхүүн. Ягаад гэхээр бид нэр харааны бэрхшээлтэй улсууд юм их сонсоод таяга уртаа бариад ингээд тэмтэр явдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар бүх юмыг чимээгээр бүх юм олдог. Дээрэс нь болонгод бид нар одоо нөгөө нэг одоо юмыг үнэртхүүнээрээ бас за энд ийм үнэрч ин дааж идэм тэ тэр талаас аюу сайн ер нь бол ойлгож бид нар одоо ямар нэгэн ажил хийлээгээд би бол одоо тус үйлдвэрийнхаа сав баглаа нойлын цаасан дээр ажиллах байхгүй ариун цэрийн цаасан дээр тэгэнгүүт бид нэр одоо нөгөө нэг дөрвөн булангаа тэнцвүүлэхийн тулд гарныхаа мэдрэмжээр одоо тэр уутандаа савладаг байхгүй юу. Тийм болохоор бид нэр ер нь бол гарны мэдрэхүүн, үнэртгүүн, сонсогдгүүн гэсэн юмнуудаараа ер нь аюулсаа манах хөгжсөн байдаг байхгүй юу. Тийм байна илүү. Ингийн одоо бидний төдийлд анзаардгүй ямар зүйлийг та нар голчлон сайн мэдэрч байна. Сайн зөвхөн ингээ үнэрлэх, гараар мэдрэх зүйлүүд шүү дээ. Амьдрал дээр бид нар чинь ингээл яг харж байгаа ингээд бүхэл зүйлд хүрэлцэж байгаа ч гэсэн энэ энгийн хүмүүс бас энэ дээр нэг төдийлөн анзаардгүй шүү дээ гэж боддог зүйл бий юу? Одоо би жишээлбэл та ингээ дөрвөн булангаа ингээ тэнцвүүлээд бариад ингээ мэдрэмжээр хийдэг гэж шүү дээ. Бид нар тэгж чадна гэсэн нэ төдийлөн чадахгүй те анзаарахгүй өнгөрөөчдөг шүү дээ. Энгийн хүмүүс. Тий, одоо нөө ялгаа нь гэсэн үг те. Одоо манайхан бол одоо ингээ нөө булангаа олоод ингээ эргүүлээ тойруулаа ингээ хийчдэг те. Хардаг улсууд маань болонгод шууд ингээ барьж аваад сав руугаа хийчдэг байхгүй юу? Жохон өнцөг булангийн олоогүй өдр те. Тэрнгээрээ л жохон ялгаатай. Ер нь бол хардаг улсууд маань хараад юмаа хийчин. Бид нар бол тэмтрээд бариад үзчихэж бүх юмаа хийдэг байхгүй юу? Яслаж байна. Тийм. Ер нь над зэрлэг та юунаас мэдэрдэг юм? Амьдралын
өр хүүхэд хань ижил хамт олон те ингээ амьдрал бол баялаг штэ. Таны хувьд бол амьдралын аз жаргалыг яг хайртай хүмүүсээс мэдэрч юм юунаас илүү мэдрэмж авдаг вэ? За миний хувьд бол мэдээж гэр бүл нөхөр дээрэс нь хүүхдүүд за аав ээж ах дүүнэр бас дээрэс нь ажлын хамт олон бид нар чинь бас манай ажил бол юу н хоёр дахь гэр гэж явна шүү дээ. Бид нар дунд нь ороод ажиллаж байгаа юм чинь. Тэглэх байх. Эхний гэр маань бол манай гэр бүл, хоёр дахь нь бол манай ажил. Ажил дээрээ бид нар сайдах муудах үл ойлголцох төр зүйл гарна шүү дээ. Хүний амьдрал баялаг юм чинь бие биендээ туслах дэмжих гэл те. Тийм байлаа ч гэсэн бас бусдыгаа одоо тиймэрхүү юм гаргасан ч гэсэн одоо мартаж буцаад нөгөөдөлтэйгээ эвдээ найртай харьцах тий. Ерөөсөө ямар нэг юм болоогүй юм шиг буцаад байх л хамгийн гоё чухал. Тий. Ерөөсөө санах бодох юм байхгүй. Тухайд л гомдох жоохон тийм зүйл гарахаас тэгэл ер нь их өр зөөлөн их тийм дусч хүмүүс байдаг шүү дээ та бүхэн маань хараад байхад. Урнаа маань хэдэн хүүхэдтэй юм бэ? За би л 3 хүүхэдтэй. Хүү охтууд 2 охин 1 хүүтэй. За одоо хамгийн том дундх баг маань хэдгээр анги хэдэн настай хүүхдүүд байна? За манай том бол одоо 12 дугаар ангид төгссөн энэ жил шинэ оюутан болж байгаа. Дундх нь бол одоо 7 дугаар ангид орно. 12 настай. Баг нь 4 настай цэцэрлэгт явна. За бүгд албанд явдаг. Шинэ оюутантай олно. Шинэ оюутны бэлтгэл хангагдаж байна уу? Хангагдсан болцоо. За ерхэд юмнуудаа бэлтээд. Танд тасалж байгаа хүмүүс одоо юуг илүү ойлгосоо энэ тал дээр бидний нэг жоохон дэмжээтэй ингээд зүр ингийн одоо хүмүүс шүү дээ. Арааны бэрхшээлтэй хүмүүс энэ талыг илүү ойлгосоо гэж дотроо бодож хүсч явдаг бай та. За яг тэрэн талаас ярих юм бол одоо нэг орчин гадуур ингээд явхаар ерөөсөө яг ингээ харааны бэрхшээлтэй улсуудад стандарт зам байхгүй тий. Зам нь ингээ байлж гисэн одоо нэг дээр нь тариншаан байх эсвэл шон байх гэрлийн тий ямар нэгэн шонгууд байх тэрийг очиж мөргөөх тариншаан онгорох байх юм бол тэр луу унах заримдаа бол замаа янзалж ингээ бүгдийг энд сон дээрээ хайчдаг тэр мэрийгээ дор ингээ янзлаад ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төр цэцэг маань жоохон ойлгох хэл ер нь чухал юм уу гэж боддөг. Тэг тусмаа харааны бэрхшээлтэй улсуудыг сайн ойлгооч, орчноо янзлаач гэж ерөнхийдөө хэлхий. Учиргүй нэг ая тухтай байдал биш ч гэсэн аюулгүй байдлаас хангаад өгвөл хөөхд бүхэл насны хүмүүс одоо оролцож байгаа шүү дээ. Ялангуяа одоо танаа үйлдвэр бол амьдардаг орчин чинь бас машин тэрэг ихтэй шууд зам руу гардаг те. Орчны хувьд бас жоохон хүнд харагдаад идэг шүү. Ингээд жил иргэцэн таад бас ингээ өөртөө хэмжээнд бүтээн байгуулалтаа сайжруулаад шинжилэл явж л байна уу ер нь? За тэрэн дээр бол яг манай үйлдвэр бол угаасаа ингээд бүтээн байгуулалтаа бол явж байгаа. Гадаах орчин одоо нөгөө зам талбайг бол тэгэл төр засаг нь янзалдаг. Тийм тухайн хатаас орчинд янзлаад байгаа тий. Гэтэ яг бас ингээд нэг хүртээмжтэй янзалж гэнэ үг гэхээр бас үгүй байхгүй юу? Тийм амьдрал дээр яг гараад харахад энгийн мэдэрч мэдгдэд байгаа шүү дээ. Та өөрийнхөө амьдралд оруулсан хамгийн том ялтыг ямар ялт би нэг энийг зөв шийдвэр гаргалаад гэж бодож явдаг вэ? За ямар ч байсан би бол харааны бэрхшээлтэйгээд ерөөсөө хойшоо суугаагүй. Би бол хүнтэй тэнцүү ер нь ажил нь хөдөлмөрлөн тий. Чааштай өөр хүүхдэд хижээн гээд ингээд цалин аваад улсад ажиллаад цалин аваад тэрнгээр одоо ингээд хүүхдээ сул боловсролт нь ингээд ашиглаа ингээд ер нь л явж байгаа. Энэ бол миний хамгийн том амжилт. Өөр хүмүүсүүд бол хүргэм нь ажил хийж чадахгүй улсууд байгаа л да. Тэрний ажид бол миний хувьд бол бас ингээд тус үйлдвэртээ ороод ажиллаад цалингаа аваад ингээд явна гэж айгүй том ядалт ер нь л тэгэлгүй байх уу. Танай гэр бүлийн хүн бас хамт ажилддаг уу? Тийм манай нөхөр л үйлдвэрийн шанар шалгагч гэж явдیں۔ Зөв. Хүүхдүүд маань ямар сургуульд хамрагдаж байна? Танай 3 хүүхэд маань ер нь энгийн харааны хувьд бол дажгүй асуудалгүй хүүхдүүд байна уу те? За манай том бол харааны бэрхшээлтэй. Тэр маань бол одоо энэ жил шинэ оюутан болохтой Монголын үндэсний их сургуулийн Нэхлэн бодгч ангид орсон мөлий. Хоёр дахь хүүхэд маань бол юутай 2024 оны 1 сарын 1-нд бот 2 тусны хор тавдар гэдгээр онцлогдсон байхгүй юу? Тэгээ одоо бол бот 2 химийн амжилтанд ороод ерөнхийдөө аюул сан болоод ингээ явж байгаа. 3 дахь хүүхэд маань бол ямар нэгэн бэрхшээл байхгүй. Тэгэл сэргэлэн заваагүй л явж. Одоо том охин маань жишээл Монголын үндэсний сургууль суралцлаа гэхэд бичих болон унших зүйлээр нөгөө бариалаар хэрэглэх үү яаж суралцах боломжтой байт юм бэ?
За манай хүүхдэл угаасаа нөгөө бариалаар явдаг. Гэхдээ бариал гэхээсээ илүү манай хүүгэл нөгөө компьютер дээр бүх юм ингээ хийгээ сурцсан. Одоо ноутбук дээр одоо нөгөө нэг юм ярддаг програм байдаг байхгүй харааны бэрхшээл тулсатын одоо сонсоод тэрийгэ буцаага бичээд ингээ ярддаг буцаа ярьж бичдэг. Тэрэн дээр бол манай хүүхдэл сая сургуулаа төгсгөл бүгд сайн ингээ сураад гарцсан болохоор бол юу бол байхгүй. Ямар нэгэн бэрхшээл бол байхгүй л гэж өөрийгөө үзэглээ. Өөрийгөө их сайн дайчилсан байна. Тий, аюу сан ер нь л би чаднаа ээжээстэй харж агараа л гэсэн манай. Ер нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн хүүхдүүд бас жоохон хүүхэд нас нь хоцрогдох. Үеийнхнээсээ жоохон юм цаг хугацааны үед давчхан байдаг болов уу би анзаардаг л та. Аав ээжтэй туслах те одоо хулгаар нь болох замчлах гэд ингээд дураараа гараа тоглоод сэгт тулд хамрагдаад байж төдийлэн чаддгүй болов уу би хувьдаа боддгийн. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? За ер нь бол тийм. Манай хүүхдүүдийн бага нас бол ерөөсөө ээж автагаа тэгээл хөрх юм одоо мүлгдэг цагаасаа эхлүүлээл одоо бид нэр газар ингээ юм унгаага тэрийгөө олохгүй байгаа мөл хөөхөн мүлгэж ирээд яг гаран доор тэрийг ингээ тавьчдаг тий. Эсвэл одоо ингээ жоохон том болоод ингээ яваад ирэхээр бидний наад зах нь ингээл үзүүлэх эмнэлэгт үзүүлэх юм гарна тэрийгөө хүүхдүүдэд гуугаад тэгээл явна. Хичээлийнх нь аль болох зав цагаар нь хүүхдүүдийн ер нь бол секц дугуул нь бид нэр хамруулах айгүй боломж муутай. Гэхдээ зарим айлууд нь бас хамрагддаг л октосоо бас тийм байхгүй ч гэж болохгүй. Зарим айлууд нь бол хамрагдана. Манай яг миний хувьд бол манай хүүхдүүд бол ер нь тийм юмд хамрагдаж үзэг байгаа. Танаа гурван хүүхдээ одоо та хоёрт ингээд үзүүлсэн одоо сая энэ жишээн дээрээс ярихад сэтгэл даруй тод үлдсэн юм хөвгөлтэй юм болсон зүйл төр байна уу одоо сая ингээд юм гахад хүлээд өгч жишээ нэг юм шигтэй ингээд сэтгэл үлдсэн хүүхдүүдээс гаргасан хөрхөн үйлдэл байна уу хөвгөлтэй төр. Бэдэж штэ ямар ч би ингээ охиноо дайрчиж байгаа байхгүй юу? Урд сууж ин гэж мэдээгүй. Тэгсэн чинь та хардггүй мó яв тойроо яваач гэдэг бүр амар хөөрхөн бүр хүн болгоны ингээ бүр нэг чихэнд хоногчж байгаа байхгүй дэр тийм штэ. Та хардггүй мó тойроо явчаач гэд бүр ингээ суугаад манай баг. Бид нар ч нөө амьдрал дээр яг тэгж яриад хэрэглээ сурцсан болохоор тийм. Том болсон хойно яг хүүхдүүдээ ингээд сургууль цэцэрлэлтний явахт нь санаа зовох тийм. За одоо машин зам гарч байгаа энэгээр зорчиж байгаа зам тээврийн хөдөлгөөнд бас гайгүй оролцоод ирээсэй гэх манайх ч халуун хүтний улиралтай орон хичээл сургуулийн араас бас санаа зовох зүйл гарна үз. Тий, ер нь бол бага насны хүүхдүүдийг бид нэр бол одоо нэг харахгүй ч гэсэн өөрөө бид нэр хүүхдүүдийг төрүүлж өсгөж байгаа юм чинь яаж хийж байгаа л хүүхдээ гараас гарт гэдэг шиг багш нарт нь хөргөөд өгчий буцаагаад орой ингээд авчий гэдэг ер нь бол яаж хийж бол таягтай хэд манд хөөрх юм таягаад тажигнуулаад очиад хүүхдээ авчирчин би үл нэг хүн гугаал очиад авчин тэгээд ер нь л хүүхдүүдтэй бол бид нэр ер нь айгүй тийм санаа тавьдаг байхгүй юу. Энэ бол ганцаар ингээд явах айгүй дургу. Тэгэлгүй яах вэ? Хоёулын нэвтрүүлгийн хүмүүсээ ярилцчихсан би одоо жилийн өмнө гэрээс ажил руу явж зах замд танаа тэнд 3 мама гар өргөд замны хажууд явж захад би аваад сургуульд хөргөж өгчээсэн аахгүй юу. Тэгээс би тэр нэвтрүүлгийн өмнө ярилцсан чинь танаа хүүхдүүд бол таарлаа шүү дээ. Тийм манай хүү яг нөгөө нэг хичээлдээ явж исэн аахгүй юу. Тэгээд оройн нэрийг ээжээ би такси гар өргөө зогсчихсан нэг такси зогсоод тэгээ тэр ах хайр нь бид нэрийг өнгөө хөргөж өгөөд тэгжсэн аахгүй юу. Тэр нь бол ангийнхан нэг хүүхэд доод ангийнхан нэг хүүхэд манай хүү 3 явж исэн. 2 охин нэг бэндээс аахгүй. Тийм тэгсэн чинь таны ингэж ярьж байгааруд яг тэр 3 манайх болж таарж байгаа байхгүй. Хоёлаасаа нэвтрүүлгийн өмнө яриа хөхрөлжсэн. Учрах хүмүүс учирдаг юм байна юм учиртай гэж. Би бас айгүй хөөрхөн хөвлөөхөн нүдэнд харагдаа. Тэгээд би нэг хичээлтэй гэдгийг харж байгаа учраас туслаад замдаа хөрхөн боо халаад бид чинь хөргөж өгчээсэ. Тэгээд би бодож ирсэн. Бас боломжоор л ер нь настай хүн хүүхдээ өрсөн хүн харааны бэрхшээлтэй болон тусаар хэвчээд туслахыг хичээдэг. За энэ удаа ч гэсэн 9 сар удаа удахгүй эхлэж байна. Бас тодорхой хэмжээний харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд цөөнхтэй хичээл эрхлэлийн бэлдээд өгч юмсан гэж дүүн хичээж байгаа. За би бас нэг ингээд жилдээ 6 сард 9 сард шинжилээр хүүхд байрлуулчих санаатай ингээд фэйсбુક найз бусад найзууд манд дэмждэг. Тэгээ бас таныг урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд одоо аав ээж за та хоёрын төлөө их цагаа зориуллаа маш их зүйлээс хоцрогдсон байна. Зарим үед би нэг ийм зүйлд найзуудтайгаа яваад ирээ. Төвшөрх үү тэргээд ингээд гомдлох юм тэр хаяа гарах уу? Тийм ер нь л гардаг. Манай охин бол өөрөө нөгөө нэг юм бүжиглэх дуртай хөхтэй байхгүй юу? Манай дундах. Тэг ингээд би нэг удаа нөгөө нэг хүүхдээ ордонд бол хамруулсан юм. Тэгсэн чи өөрийнх нь нөгөө биеийн онцлогоос болоод бот хоёр одоогоор явж чадаагүй байхгүй юу? Тэгээ одоо бол тэгтээ ээж би хүүхдээ ордондоо буцаа явъя.
Айгу ер нь бол би өөр аягуулсан бүжиглэх дуртай юм чинь би дуртай юмдаа явъя гэддэг байхгүй юу. Тийм болохоор ер нь бол манай харааны бэрхшээлтэй болсод хүүхдүүдээ аль болох өөртөөнийхэн дуртай юмд маш сайн явуулаад байгаа юм бол хүүхдүүд маань хөөрхөн хөгжөөд буцаад дараагийнхаа дүүнэртаа их чинэртээ ах нартаа ч юм уу би ингэжсэн гэдээ бас дурсамжуулдал зүгээр юм бэлээ л гэж юм хэлэх юм лээ. Тэгэлгүй яах вэ? Үйлдвэр дээр одоо ариун цэврийн цаасны хэсгээр ажиллаж байна. Үйлдвэр манд ер нь бас өөр төрлийн бүтээгдэхүүнүүд бий болгодгоо. Ер нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын төв маань байгууллагад хэрэг удаж байгаа. Нэлээд их зах зээлийн шуурганд, хүн төлөвлөлийн шуурганд тэсэж үйлдэлээ гэж би хараад байдаг шүү дээ. Бас олон өөр төрлийн ойдл болон даавуу чулуугаар юм бүтээгдэхүүн гаргадаг. За манай үйлдвэр бол 64 жилийн түүхтэй. Тэгээд үе үеийн ахмадууд маань ингээд хэцүү цаг үе байсан ч гэсэн тасалдаагүй дээгүүлтэр ингээд аваад ирсэн. Бид нэр одоо өргөжлүүлээд ажиллаж байгаа. Дараагийнх нь улсууд ч гэсэн ингээд ажиллах байх. За юу залуу улсууд нь тий. Тэгээд манай үйлдвэр бол одоо нойлын цаас хийж байгаа. Дээрээс нь сав боглоо, оёдол. Тэгээд нэг удаагийн одоо аяг 5 хийх ийм машин төрөгийн өрөмж ороод ирсэн байгаа. Ямар мундаг юм. Тийм. Танаа ээж ажил ариун цэврийн цаас таны гараас одоо ингээ гарч байна. Ямар нэртэй цаас үйт юм бэ? За яг миний хийж байгаа юм бол одоо нэг ариун цэврийн цаас маань мазаалаа гэсэн нойлын цаас байгаа. Ямар хөөрхөн нэртэй. Тийм. Тэгээд одоо бол ингээ худалдаанд гараад ерөнхийдөө гадуур зарагдаал явж байгаа баркод наагдаад. Мундаг. За ер нь бол том охин маань бол мэрэгчлээ сонгоч. Дараагийн 2 хүүхэд маань бас нэг тийм мэрэгчлээ болно гэсэн яриа гэрт өрнж явах юм уу? За манай дунд хөл угаасаа ерөөсөө л ийм ч гэдэг. За. Баг нь бол одоо юу болох вэ гэхээр юу ч болохгүй гэл тэгэл өрчөөд. Ажил хамт олон гэр бүлээрээ бас ингээд дулааны үйлрэлд агаарлах, зугаалах гэдэг юм үйл ажиллагаа таад бас хамт олноор өдөр зохион байгуулах уу? Манай ажилчид бол улиралдаа нэг удаа угаасаа гардын тэр 8 сард гардаг байхгүй юу? Тийм сая болонгод бид нэг ажилчдынхаа хүүхдүүдийг те баян ингээ гэртээ байгаа юм чинь бас хийж байгаагасараад ингээ хөөрхөн байгаа юм чинь нэг удаа ингээ ажилчдынхаа хүүхдийг сэлхэнд гаргая гэд сая 2026-ны 8 сарын 17-нд хүүхдүүд ингээ 8-аас 15 насны хүүхдүүдийг аваад гарсан байхгүй юу? Тийм тэгсэн чинь бүр айгүй хөөрхөн одоо дахиад хизээ явах юм бэ? Энд чинь өстой гоё юм байна. Бид нэр бүгдийгээ таньж мэдэж сурлаа. Тэгээ мэдгүй юм аа ингээд бид нарт өөрсдөө хүүхдүүдэд заагаад өглөө. Өстой сайхан найзууд боллоо гэд ингээд хүүхдүүд маань ингээд үлдчихэж байгаа байхгүй юу? Манай ээж аавын ажилчдын хүүхдүүд ингээд бид нар нэг хамт олон болоо ингээд нэг өдрийг ингээ хамт өнгөрөөдөг юм байна гэсэн тийм бодол ерөөсө хүүхдүүдэд маань орцсон. Өнөөдөр сая ингээд нэгд өдөр бид нар аваа явсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо дахиад хизээ явах юм л гэдэг усаа зөндөө хүүхдүүд байгаа юм. Байгальтайгаа танилцаж, мал ахуйтай танилцаж нөгөө илүү өөр орчинд очиж бас нэг мэдэрж штэ. Тийм байгальтайгаа танилцж байгаа, мал ахуйтайгаа танилцж байгаа. Тэгээ нөгөө зүгээр л нэг зүсийг хараад сайн нүгэл өнгөрч исэн болгоос яг ингээ хоорондоо хөөрхөн ярилцаа сууж үзээгүй. Тэгээ тэд нэр тэгээ сайхан ингээл яриад хөөрөөл ингээл тоглоол ингээ гүүхэр чинь нэг өдөр чи хөөрхөн болчихж байгаа юм чинь тэд нэртэй. Ер нь тусгай эрчтэй хүүхд болон харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цуслан гэдэг гэж байдаг юм уу? Улсын хэмжээнд. Байхгүй, ерөөсөө тийм бол байхгүй. Одоо энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн цуслаан гэсэн юм бол байхгүй. Үндсэндээ баг аав ээж дэлгэх цагаа зориулаад өнгөрч ийн л та хөрхий. Тий аав ээж нар нь л одоо за тийм туслан байгаа юм байна. Одоо найрамдал гэх юм уу, янзгай найзууд гэх юм уу, тиймэрхүү юмд л өөрснөө мөнгөөл төлж явуулахаас биш яг ингээ харааны бэрхшээлтэй хүний хүүхдийг авнаа амраана гэсэн тийм туслан бол байхгүй. Тийм байна. Тийм учраас харин одоо хөтлөгч миний хувьд ч гэсэн адилхан аав хүн Монгол эр хүний хувьд бас нэг хэдэн хүүхэд боломжоор баярлуулчих юмсан. Сая жишээл агаар салхинд яваад ирж байна. Ингийн хүүхдээ явахтай одоо балан унгачлаа, харандагаа унгаалаа гэд авчин эднэр маань дээшээ доош унгаагаад алга хийчин. Тэгэхээр бас нэг дэвтэр бал харандаа цонхонтэй сэтгэл хангалууныг дүүрэн сайхан цонхоо өрөө явах чинь хүүхэд өөрөө ирээдүйд айгүй ихтгэл өмчлөлтэй болдог штэ. Тэр үүднээс бас туслах юм санаа сэтгэлтэй байгаа юм би. Тэгээд урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Миний найм маань бол хайр гэрэлцэн цүнх гэсэн юм. Энийг би өчигдөрхөн л нэг фэйсбүүктэй пост оруулаад явж байгаа. Тэгээд нүрийн доос таныг уулзч ярилцъя гэж урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ер нь үзэгч сонсогчдод та бас хандаж харааны бэрхшээлтэй хүмүүсийн талын та нар маань бас өрөвдөхөөсөө илүү те ойлгож дэмжиж байгаарай гэж юуг та бодож өсч явдаг вэ?
За бидний хөгжлийн мэргэжилтэй гэдгээс нь ерөнхийдөө хараад Одоо өрөвдөх талаасаа биш те. тий ер нь л хөгжлийн мэргэжилтэй гэхээсээ илүү одоо нөгөө нэг бид нэр хөдөлмөр чадна. Тэгэхгүй бол нөө зарим асаа ингэж тэгэхгүй хөгжлийн мэргэжилтэй гэхээр л угаасаа нэг халамжийн тийм санхүүжилтэй л ерөөсөө байдаг гэж ойлгоод байдаг байхгүй юу. Үгүй маа бид нураас ингээ Монгол улстай хөөрхөн тодорхой хэмжээний хөдөлмөр тийм аа л гэдгийг ер нь ойлгосоо л гэж бодож байгаа юм. Адилхан хүнтэй адилхан хөдөлмөрлж өр хөөхтэй өсгөж хүмүүжүүлж явж штэ те. Хайртай аав ээжтэй хандаа хүүхдүүдэд хандаж та бас төдийлөн бид нар чинь хамт байгаад нөгөө хайртай шүү те ингээд тусал дэмжид баярлаа гэж хэлж амжидгүй штэ. Бас хайртай хүмүүстэй хандаж та юу гэж хэлхийг хүсэж байна. За төдийгээс үлдэн өдөр өсгөж хүмүүжүүлсэн аав ээж хоёртоо баярлаа. Тэгээд надтай цуг одоо 10 хэдэн жил ханилж байгаа хандаа бас баярлаа. Хүүхдүүдтэй үнэхээр хайртай шүү. Хүний үгийг дааж цаашдаа амьдарч яваарэ л гэж хэлээ. Хамт олон маань бас хоёр дахь гэр бүлээ гэдээ хоёулаа түрүү ярианд дурдчихсан. Өдөөд бид нарт бас дээд доод албан тушаалтай ингээд хамтарч бас зарлал золонгоо хаваадаг хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс маань бас урам зоригоор дүүрэн нэг ингээд дэмжих хамгаалах байдлаар өсч хамт олондоо хандж та бас юу гэж хэлхийг хүсэж байна. За биднэрт бол чадахгүй юм бол байхгүй бүгдийг чадна. Тийм болохоор хэдүүлээ ингээд цаашдаа нэг хамт баг болоод ингээд илүү сайн хөдөлмөрлөөд Монгол улстай хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв ийм хийж чаддсан байна гэдгээ сайхан харуулад явъя л гэж хэлээ. За эрхэм урилга хүлээж авч ирсэн эрхэм зочиндоо маш их баярлалаа. Та бас урд насалж удаан жаргаараа тэгэд хийж байгаа ажилдаа бас өндөр үнэлтэйг гаргаж одоо төр болон хамт олондоо бас сайхан үнэлэгдэрэй гэж хүсэх байна. За хоёрд миний таны өмнө орсон миний зочин маань ийм гарын бэлэг үлдээсэн. Тэгээд энэ бэлгийг бас танд би нэвтрүүлгээр ингээд дамжуулаад өгье. Одоо Дүрбэн муур гэдэг ийм кофе. За тэгээд энэ сарна цэцгийн маск гэдэг ийм зүйлийг одоо өмнөх оролцогч маань бэлгэлсэн. За дараагийнхаа оролцогч сайхан эмхтэд бэлгэлээрэй гэж дамжуул надад өгсөн. Тэгээд энэ гарын бэлгийг бас би танд нэвтрүүлгээр дуусаад өгье. Тэгээд урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Эрүүлэх хаз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За намайг сонгоод ингээд надад урилга өгөөд ингээд би танад ирээд ингээд ярилцлага өгж байгаа туйлыг баяртай. Тэгээд танай хамт олонд ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье өрөөё. За маш их баярлалаа танд. Хөхтөнгөр радио 82.9 олон 109 дээр багын дэлгэнээр явахаас гадна хөхтөнгөрч та бүхэн кириллээр бичин бидний бэлтгэн хүрч байгаа сонирхолтой подкастуудыг дүрстэйгээр үзэх бүрэн боломжтой. Ингээд нэвтрүүлгийн маань найруулагч дэлгэрцэгт бас баярлалаа. За баярлалаа танд. За баярлалаа.